Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ борш хийхэд хэрэглэх амтлагчийг хэрхэн бэлдэх талаар тайлбарлая. За эхлээд ногоонуудаа бэлтгэн. За хүрэн манжин, лууван, амтад чинжүүгээ нарийнхан урт хэрчин. За сонгоныг бас тал цаграх хэлбэртэй хэрчин. За сарамсыг жижиглэн хэрчин. За ногооны орцыг тайлбарт бүгдээр ингээд бичиж оруулсан байгаа учраас та бүхэн тайлбараас хараарай. За үүний бас нэг онцлогтой бэлтгэх ногоо бол улаан лойл байгаа. Улаан лойлынхоо би хальсыг хальсалж хийдэг. За хальсыг хальсалахын тулд эхлээд буцалсан усанд улаан лойлн дээрээ цөсөлт хийж өгнө. Тэгээ 2-3 минут буцалгаад хөтөө усанд сайн. За ингээд дараад нь хальслахад бол хялбар болдог. За үүнийгээ блендерд нь. За ингээд ногоонууд маань бүгд бэлэн боллоо. За үргэлжлүүлэн ногоогоо хэрхэн чанах талаар тайлбарлая. Нэлээд том утар сав аваад минийх нэг 6-7 литр орчим сав байгаа. За үүн дээрээ ургамлын тосоо хийгээд эхлээд сонгоноо хийгээд шаргал болтол нь шарна. За нэг 10-аас 12 минут орчим шарсан. За үүний дараа лууван, хүрэн манжин, амтад чинжүү гэдэг ингээд дараалуулад ногоог хийн. Хамгийн сүүлд нь улаан лойлныхоо блендердсэн улаан лойлоо хийн. За ингээд ногоогоо сайтар хутгасны дараа амтлагчудаа бүгдээр ингээд тест дараалалаар нь хийн. За амтлагчуудыг мөн тайлбар хэсэгт бичиж оруулсан байгаа. За ингээд амтлагчудаа хийгээд таглаад дундаас зөөлөн галаар 40-45 минут орчим чигнээд ингээд борш амтлагч маань бэлэн болно. За мөн шилээ сайхан ариутгах нь. За шилээ ариутгахтаа би шилийнхаа ёроол хэсгээр баг зэрэг ус хийгээд богино долгионы зуухан 5 минут эргүүлээд авдаг. Харин шилээ буцалгаж шилийнхаа тагийг буцалгаж ариутгадаг. За ингээд манай амтлагч маань бэлэн боллоо. Үүнийгээ шилэнд савлаад ингээд хадгалахад бэлэн боллоо. Мөн шилэн савнд болон би удаан хөлдөөж хадгалахад зориулттай бууданд хийж бас хадгалсан байгаа. За нийт 4.5 литр орчим борш амтлагч болсон. За үүгээрээ борш хэрхэн хийх талаар мөн тайлбарлан орууллаа. За эхлээд сонгон хуурна. За сонгоноо сайхан шаргалтаад ирэхээр нь маха хийгээд хуурна. За мах маань борлоод гоё өнгөтэй болоод ирэхээр нь дээрэс нь усаа хийн. За ингээд буцалгана. За хэсэг хугацааны дараа ногоогоо хийн, төмөс байцаа хоёроо хийн. За үүний дараа баг зэрэг давс хийн. За баг зэрэг давс хийгээрээ борш амтлагч маань өөрөө амтлагаатай учраас тийм ээ. Тэгээ хамгийн сүүлд нь борш амтлагчаа буцалсны дараа хийн. За ингээд борш амтлагчийг одоо энэ удаагийн борш амтлагч бол 600 г орчим борш амтлагч ашигласан. За ингээд борш амтлагчаа шилэндээ хийгээд буцлаад дээрэс нь укропоор амталсан
За ингээд бүх амтлагчид одоо Bosch амтлагч укропо хийсний дараа дахин амсаж үзээд давсаа хийгээд ингээд давсаа таруулаад шил маань бэлэн болно. За та бүхэн маань хийгээд за Bosch амтлагчийг хийгээд хадгалаад үзээрэй. Таны цаг завыг хэмнэн шүү. За анхаарал тавин үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.